ICT гэдэг концепцны хайгуу өргөн ойлголттой тийм үлээ л дээ. Амьдарч байгаа орчин нөхцөлийг сайжруулъя. Тэнгүүтээ төлөвлөлтөй гоё зохион байгуулъя. 20 минутын хот гэдэг энэ концепцийг хамгийн гол нь иргэдэд зөвөр ойлгуулах, мэдээлэл түгэх. Тийм архитектур, өв соёл гэдэг бас айгүй тийм судалгаатай нэлээд төлөвлөх шаардлагатай гэдгийг айгүй ойлголоо. Тэгээд өнөөдөр одоо бас яг ийм санаачлага танаа хөтөлбөр гаргаад яг энэ сайхан хотыг зохицохын төлөө хүн болгон бас гар бие оролцох хэрэгтэй гэдгийг дахин сануулсан тийм ихтгэл бас юм болоо гэж бодсон. Одоо манай Дэвид Симмонс гэдэг хотөлөгч маань энэ тухай үргэлжлүүлж ярих юм байна. Тэрийг бас дэсээд үлээж байна.